Hi guys! За өнөөдөр та бүхэндээ Five Nights at Freddy-гийн үйл явдлын тухай ярихаар бэлдсэн байна. За энэний яг өмнөх бичлэгэн дээр бол яг ямар тоглоом хэд хэд онд яаж гарсан тухай ярьсан бол за энэ бичлэгэн дээр бол үйл явдлын тухай ярихаар бэлдсэн байна. За бичлэгний тухайд бол ер нь жоохон урт бичлэг болох учраас 3 юм уу 4 таслаад 13 минутаар оруулчихъя гэж бодож байна. За тэгэхээр энэ бол эхний парт нь. За тэгээд бичлэг рүү орцгоё. За Five Nights at Freddy-гийн тухайд бол хүн бүр өөрөөр таймлайн буюу одоо үйл явдлын тухай ярих байх. За энэ бол миний хувилбар байгаа шүү за. За тэгэхээр энэ бүх үйл явдал 1970 онд эхэлсэн. За Fazbear гэх нэг entertainment Fall Fest гэдэг багт наадам зориулж янз бүрийн тийм амтны толгой, амтны өмсгөлүүдийг хийдэг байсан. За энэ дундаас хамгийн алдартай нь туулай болон баавганы өмсгөлүүд байсан. За энэ нь одоогийн бидний мэдих Freddy буюу одоо Fredbear эсвэл одоо Bonnie гэдэг өмсгөлүүд байгаа. За тухайн үед бол энэ бол хүүхдүүдийн дунд маш их алдартай байсан болохоор Fazbear Entertainment-ийн үүсгэн байгуулагч болох Henry William II үүндээ зориулаад Fredbear's Family Diner гэдэг газрыг бол нээсэн. За энэ нь монголоор орчуулбал одоо Fred Баавгайн гэр бүлийн ресторан гэдэг нэртэй байгаа. За яг анхны хувилбарууд нь болохоор Golden буюу шаргал өнгөтэй байгаа. За одоо Golden Bonnie одоо Fredbear буюу одоо тэр Golden Freddy хоёр байгаа. За тухайн үед бол Fall Fest багт наадам болж исэн газар нь ямар нэгэн байдлаар шатчихсан байгаа. За тэрнээс үүдээд багт өмсгөлүүд нь бол шатчихсан. За үүнээс улбалаад Henry болон William нар шинэ өмсгөл аниматроникуудыг бол бүтээхэр болсон. За энэхүү хоёр эзэн буюу эхнийх нь болохоор Henry Emily, дараагийнх нь William Afton хоёр байгаа. За Henry бол ихвчлэн одоо зохион бүтээх талд их авьяастай. Тэгэхээр зохион бүтээгч гэсэн үг. Одоо бүх аниматроникуудыг бүтээсэн эхнэр ганц охины хамт амьдардаг. За тэгээд William Afton-гийн хувьд бол арай илүү бизнес талдаа авьяастай. Тэгээд бизнесээ авч явдаг. Одоо Family Diner-ыг авч явдаг хүн байгаа. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. За энэхүү аниматроникууд нь бүтээхдэгтээ нэг бол робот, нөгөө бол яг өмсгөл хэлбэрээр одоо дотор нь ажилдаа ороод хөдөлж болохоор хэмжээтэй бүтээгдсэн. Тэгэхээр энэ дотор нь ороод багтах зайтай гэсэн үг. Тэгэхээр энийг болохоор Henry юу гэж нэрлсэн бэ гэхээр Spring Lock Suits гэж нэрлсэн байгаа. Дотор нь хүн орж багтах зайтай байдаг учраас. Энэ нь одоо монголоор орчуулбал Spring гэдэг үг ч одоо янз бүрээр орчуулагддаг. Одоо пүшин эсвэл сундаг ч юм уу тийм орчуулгатай. Тэгэхээр сундаг тийм өмсгөлөө гэсэн үг дотор нь орж болохоор. За тэгээд ямар нэгэн байдлаар одоо жаахан ч гэсэн ус ороод норох юм бол дотор нь шууд ингээ хаагддаг зарчмаар бол ажилдаг тэр сүйднүүд нь. Тэгэхээр дотор нь хэнийг ч бол сүлбээд хөнөөх бол боломжтой гэсэн үг. За тэгээд ямар нэгэн байдлаар тийм зүйл болсон байвал одоо Fazbear Entertainment буюу одоо Family Diner-аас авдаг тийм журам байдаг байсан. За энийг уншиж үгэй заяа. За хэрвээ өмсгөлийг одоо өмсөж явах үед пүшин төгжээ сулраад ирэх юм бол цус гарахаас өмнө гялс хүүхдүүд үйлчлүүлэгчдээс холдоорой. Үйлчлүүлэгчдийн 5 тухайг бүү алдагдвал гэсэн бол журмыг бол баримталдаг байсан. За энэ нь бол хүүхдүүд үйлчлүүлэгчдийн дунд маш их алдартай болсон байгаа. Энэ Fredbear Баавгайн одоо Family Diner нь. Тэгэхээр Henry William II шийдээд дараагийнхаа рестораныг үл нээсэн. За энэ нь болохоор Freddy Баавгайн пиццаны газар буюу Freddy Fazbear's Pizza гэдэг газрыг бол нээсэн. За энэ нь болохоор 1983 онд энэ газрыг бол нээсэн байгаа. За яг энэхүү өмсгөл одоо Spring Lock Suit-үүд нь тухайн үед маш их алдартай болж исэн учраас зарим ингээд entertainment одоо компаниуд хуулбарлагыг бол оролцсон байгаа. За ийхүү одоо Fazbear Entertainment-ийн хуучин одоо зохион бүтэж гисэн амьтдынхын дүрээр Spring Lock Suit-нууд бүтээсэн байгаа. За энэ нь болохоор ийм том гимээр батарейтай тайзан дээр гарахтаа тэр батарейтайгаа цуг ингээд юусан утсаар холбогдож хөдөлдөг. Тэгээ батарейн дуусах юм бол унтардаг тийм ядмаг арай Henry-гийн загваруудыг гүйцэхэргүй хэмжээний тиймэрхүү Lock Suit нүд бол бүтээсэн байгаа. За удалгүй энэ нь болохоор Fazbear Entertainment татан болгосноор энэ suit-нууд бол
байгаа байсан. Тэгээд Freddy Багуун пиццаны газартаа зориулаад шинэ 4 бүтээсэн байгаа. Энэ нь Freddy, Bonnie, Chica, Foxy гэсэн 4 байгаа. За эхнийх нь болохоор бидний сайн мэдэх Golden Freddy гэдэг 4 байгаа штэ. Дараагийнх нь болохоор Freddy Багуун пиццаны газарт болохоор Freddy гээд бор Багуун өмсгөлийг бол бүтээсэн. За энэ нь бүгдээрээ Spring Lock suit буюу animatronic-уд байгаа. За ингээд хоёр газар нь хоёулаа зэрэг ажиллаж гиснээс болж маш их завгүй болсноос гадна одоо хизээч авчирч байгаагүй маш том амжилтыг авчирсан. Тэгээд ийхүү завгүй болсноосоо болоод хүүхдүүдэд харах барилны хүртэл бол өөрчлөгдөж эхэлсэн байгаа. Henry бол цохион бүтээгч авьяастай нэгэн байсан учраас одоо ганц охин болох Charlie да security puppet буюу одоо хамгаалагч тоглоомыг бол бүтээж өгсөн. За энэ нь Charlie-г ногоон бугуувч зүүсэн байх үед нь одоо тэр ногоон бугуувчны тусламжтайгаар хаа явсан газар нь дагаж явах үүрэгтэй тийм security puppet байгаа. Тэгээд Henry-г ажиллаж явах үед нь болохоор ямар ч тийм санаа зовлтгүй байдлаар ажиллах үүрэгтэй тийм puppet байгаа. За тэгээд тэр нь болохоор бас ингэж ажиллана. Одоо Freddy Багуун пиццаны газрын үүдэн зогсоод ямар нэгэн байдлаар Charlie-г хулгайлагдах эсвэл гарахаас сэргийлэх тийм puppet байгаа. За эсвэргээрээ William-ийн хувьд бол хүүхдүүдэд харах барил нь шал өөр байсан. За хамгийн том хүү болох Michael, дундах охин болох Elizabeth, тэгээ хамгийн бага хүү болох Crying Child гэсэн 3 хүүхэдтэй байгаа. За Crying Child буюу одоо яг тоглоомныхаа үйл явдал одоо өрнөх үед бол дандаа яг энэ нэрээр явдаг Crying Child гэдэг нэрээрээ. За тэгээд хамгийн том хүү болох Michael-ягаа бол хамгийн бага дүү болох Crying Child-ыг бол хар гэж бол албацсан гэх юм уу да. Тэгээ харуулсан байгаа. За Crying Child-ийн хувьд бол маш ичимхий бүрэг хүүхдээс учраас тийм олон найзтай байгаагүй. Түүний хамгийн дотны найзууд болох тэр 4 тоглоом байгаа. За тухайн үед бол Fazbear and Friends гэдэг одоо Fazbear Entertainment-ийг гаргасан тийм хүүхдийн шоу бол алдартай байсан. Тэгээ тухайн шоуны Bear, Freddy, Bonnie, Chica, Foxy гэсэн 5 дүр байгаа. За энэ 5 дүртэй бол найз байсан. Тэгээ хамгийн дотны найз болох Fredbear буюу Golden Freddy байгаа шүү дээ тий. Тэрэндээ бол хамгийн дотны найз байсан. За нэг өдөр аавынхаа ажил болгоод Freddy Багуун пиццаны газар руу орж явж байхдаа бол аавыгаа нэг ажилтнанд болохоор animatronic suit одоо Spring Lock suit өмсөж байгааг бол харсан байгаа. За энэ нь түүний амьдрал бол хизээч мартагдахааргүй маш том хэмжээний трама болж үлдсэн. За жоохон байсан болохоор яг тиймэрхүү suit-нуудыг яаж ажилтгийг мэддэггүй. Бас дээрээс нь яг тэрийг өмсөж байгаа одоо дотор нь байгаа хүн тэр яг suit-ын дотор гацсан юм шиг мэдрэмж төрсөн учраас ийхүү трамат болсон. За ийхүү траматагаар тэмцэхийн тулд тэр жоох хүүхдээс болохоор төсөөлийн найзтай болсон. За энэ нь түүний хамгийн сайн найз болох Fredbear Багуун чихмэл тоглоом байсан. За Fredbear Багуун чихмэл тоглоом буюу төсөөлийн найз нь түүнийг хаанч явсан дагаж явах үүрэгтэй. За хаанч явсан дагаж явдаг. За одоо ус зайлуулах хоолой байдаг, машины ард нуугдсан байдаг, цонхны цаана хүртэл байдаг гэсэн жишээний тоглоомн дээр бол гардаг. Тэгээд байхгүй үед ч гэсэн тусалж дэмжиж явдаг байгаа. Яг гэвэл энэ Crying Child-ийн дотор нь амьдардаг төсөөллийнхэн найз учраас. За ийхүү хамгийн бага дүүн траматагаа тэмцэж явах зөөр хамгийн том ах болох Michael нь түүнийг бүр дордуулад байсан. За яагаад вэ гэвэл энэ бүхэл мөчүүдэд Michael яг яагаад траматай болсныг мэдчихсэн баа. Foxy-гийн малгай зүгээд дүүгээ айлгаа яваад идэг байсан. Тэгээд энэ тэнд орш нуугдаад зочоогоод уйлуулад явдаг гэсэн. За энэ нь бол бүр байдлыг хөндрүүлж байсан байгаа. За ганц Michael ах нь бол дээрлэхийгүй. Ойр хавийнх нь хүүхдүүд бас мэддэг болчихсон. Тэгээд дээрлэхдэг байсан. За тэгээд ийхүү хэлжсэн гэдэг. Тэр аимшигын тоглоомууд өнөө шөнээр нь тэр чамааг халаад хинт ч мэддэхгүй газар хинт ч хэлэхгүйгээр нуун гэж бол хэлж айлгаж исэн байгаа. За энэхүү бүх дээрлэлт, энэхүү бүх траматай явдлуудын хамгийн эцсийн цэг болж болсон өдөр нь болохоор Crying Child-ийн төрсөн өдөр байгаа. За Crying Child-ийн төрсөн өдрийг бол Fredbear Багуун Family Diner-т болвол
тэмдэглэсэн. За тэгээд Springlock suit-нүүдээс болоод маш айцтайгаар бүр төрсөн өдөртөж орж чадахгүй бол нуугдаад одоо ширээн дор нуугдаад явж исэн чинь Майкл буюу Том ах нь найзуудтайгаа ирчихсэн байсан тухайн үед. Тэгээд Майкл түүнийг олж аваад байрж өргөөд тэгээд Фред Бауганы урд очоод болвол үнсүүлэх гэж яагаад маш золгүй болсон. Фред Бауга толгойг нь Crying Child-ийн толгойг ингэ нэвт сүлбээд хазчихсан. За тэнд байсан бүх хүүхдүүд болон Майкл бүгдээрээ гинт энийхээ болцгоочихсон. За үүний дараа Crying Child үхээгүй байсан. Ийхүү команд орсноор эмнэлэгт бол хэд хоног байсан байгаа. Сүүлийн мөчүүдэд нь буюу одоо командоос ямар ч гарах тийм сэхээ авах тийм шинжгүй байсан учраас гэрт нь аваачаад амраасан байгаа. Тэгээ түүний хамгийн хайртай тоглоомууд болох Fred Bear Freddy, Bonnie Chica, Foxy тав дээр бол авагдсан. Тэгээ түүний хамгийн хайртай тоглоом болох Fred Bear-тэй бол хамгийн сүүлийн мөчүүд нь авагдсан байгаа. За ингээд Майкл ах нь бол маш их гэмссэн. Яагаад гэвэл энэ одоо дүүгийнх нь үхэл нь түүний хайхрамжгүй хувиа атсан байдлаас болж болсон учраас. За тэгээд яг дүүгийнхаа сүүлийн мөчүүдэд нь уушлалт гуйсан байгаа. За ийхүү хэлсэн байдаг. Чи намайг сонсож гин үү? Сонсож чадах хэсгийг чинь мэдэхгүй л байна. Гэтэ намайг уучлаарай гэж хэлсэн байдаг. Яг энэ мөчүүдэд ч гэсэн түүний хамгийн сайн найзууд болох тоглоомууд нь ч гэсэн дэмцээр агаад сүүлийн мөчүүдэд нь гаргаж өгсөн байгаа. За ийхүү Crying Child өнгөрсөн байгаа. За өнгөрснийхэн дараа болвол А болох William нь ерөөсөө тийм яг жирээ аваад болвол гуниглэн тийх байдал ерөөсөө уйлж харагдаагүй, гуниглж харагдаагүй. Тэрнээс тэр үеийн бүр ичсэн байгаа. За үүнээсээ болоод Том хүү болох Майклтайгаа нийлээд хинэж одоо мэдгүй газар, олж чадахгүй газар хүүгээ бол нуусан байгаа, хүүгийнхаа цогцыг. За тэр нь болохоор хойн дунд бол нуусан байгаа. Ямар ч бушны чулуу, одоо grave дээр засахгүй, цэцэг энтер байхгүй газар хүүгээ бол ганцаар ингээд булчгаад явсан. За тэгээд Crying Child бол хүүгийн сүнс болвол хамгийн сайн найз болох Fred Bear буюу бидний сайн мэдэх Golden Freddy бол гатсан байгаа. За үүний дараа бол Fred Bear's Family Diner бол хаагдсан байгаа. За тэгээд бас хүүхдийн шоу болох Fred Bear and Friends гэдэг шоу нь хаагдаад Freddy бас түүний найзууд гэсэн нэртэйгээр бол гарч эхэлсэн. За тэгээд Freddy Бауган пиццаны газарт болвол Bonnie болон Fred Bear-ийн өмсгөлийг Freddy Бауган пиццаны газрын хойд өрөөнд болвол нөөц lock suit буюу одоо ямар нэгэн дөрвөн одоо Freddy Бауган пиццаны газарт ажиллаж байгаа дөрвөн ямар нэгэн байдлаар эвдэрх юм бол гаргаж ирэх зорилготойгоор хойд өрөөндөө хадгалаад за тэгээд нөгөө дөрвөө бол ажиллаж эхэлсэн байгаа. За энэхүү дугаарт бол яг ингээд дуусгая. За тэгээд дараагийн дугаарт бол үргэлжлүүлээд ярина. За дараагийн дугаар дээр болохоор яг William-ийн яаж хүүхэд алж эхэлсэн тухай ярина. За тэгээд Henry-гийн ганц охин болох Charlie-гийн яаж өгсөн, тэгээ William Charlie-г яаж алсан, тэгээ Charlie бол яаж security puppet-тайгаа холбогдсон тухай бол ярина. За тэгэхээр бичлэгтэйгээ хамтаагаарай, subscribe-ыг дарах мартаа. Баярлалаа.